одоо шагаа харуулах марах зэргийн юм зөвхөн суур хүмүүсийг тавьж өгдөг байна. Монгол тоглоом наадмаараа баг болсон наснаас тоглолт наадмаар болохоор хүмүүсийн суурь зөв тавигддаг талаар нэлээдгүй ертөнцид судалсан байдаг. За судалгааны зорилгоо гэвэл Монгол ардын тоглоом наадмаар залуучуудаас туршлан таниулах, Монгол ардын аялал тоглоом наадмаар нотлон үлдээх гэсэн судалгааны зорилготой байна. Шинжлэх тал дээр гэх бол уламжлалт Монгол тоглоом наадмаар насныхан онцлог тохирсон байдлаар сонгон авч тодорхой зорилгоор аливаа нэгэн үйл ажиллагаанд сонирхолтой чиглэлээр тусгаж ажиллавал хүүхэн залуучуудад чөлөө цагийг нь зөв өнгөрөөх юм онцлогтой. Хувийн талаас нь бас зөв боловсон хичээнгүй шударга Монгол хүн болохын хүмүүшлийн суурийг тавигдах ашиг бүгдтэй болов гэж харсан. Нөгөө талаас нь бол ардын уламжлалт тоглоом наадмыг олон эрдэнэ талаас судалсан. Гэхдээ яг Монгол ардын тоглоом наадмыг аялал талаас нь судалсан эрдэнэтэд нэг ховор байдаг. За эдгээр талаар ерөнхийдөө урьдчилан судлаач профессор Оюн Батбагш маань хүрээ дууны үүсэл хөгжил гэсэн номдоо тэмдэглэсэн байдаг. Тоглоом наадам нь болохоор өөр гэсэн аялалтай ба энэ талаар газар нутгийн онцлог тохирсон төр өөрийн шин дагуулгыг тэр тоглоомдоо шингээж байдаг. Тэгвэл Монгол ардын уламжлалт тоглоом наадмын ая гişгийг судалж нотлох, тус бүртэн тэр аялалны дипазоныг олох цаашаа биеийг хөвшөөж олон нийтийн хүртэл болох гэсэн бас нэг ашиг хурдлыг болж байна. Шинжлэх талыг болж байна. За ач холбогдлын гэх юм бол тоглоомыг ая аялалнуудаас урсан цагтанд тоглож явахад хүүхэд хүндрэл гардгүй ба цаашлаад ая аялалнуудыг тоглоход төвнөөс сэтгүүлэн маш олон шин зүйлийг бодож сэтгэж авах юм. Жишээлбэл Монгол Улсын консерваторийн хөгжмөд боловсролын сургууль дээр тайлбарлах юм бол Монгол Улсын ая аялал буюу жижигхэн ая аялалнаас тэр хүүхэд илүү томоор сэтгэл тэр аялалыг илүү дэлгэрүүлж орон сандаар шинэ уран бүтээл төрөх юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг шинээр хийж эхлэх юм аа. Жишээлбэл түрүүний дуулаач хоёртой ярьсан баг хөгжмийн уртын дуу, ардын дуу болсон. Яг энэ мэтчлэн жижигхэн юмыг том хэмжээнд мөсгөл том юмыг хүн ойлгохоор хэмжээнд хүргэхгүй гэсэн байна. За судалгааны арга зүй болохоор асуулгын аргаар, ярилцлагын аргаар гэсэн хоёр судалгааны арга зүйг би авсан байна. За энэ Монгол ардын аялгууд 3 тоглоом байгаа. За төв хоёр дахь нь бол бидний эвгүй юм болон бага болсон наснаас эхлээд тоглож өссөн тоглоом байгаа. Энэ тоглоомыг үдшийн бөмбөг буюу ерөнхийдөө нар заргасны дараа тоглодог байсан. Энэ нэг яадаг байсан бэ гэхээр мод юм ингээд цүгэн дотор өнгөнгийн тийм авчир уяад тэгээд тоглох хүүхдүүдэд буруу харах зогсоож аваад за тоглоом чимээ сонсороо гэж хэлээд тэр цүг шиддэг байсан. Тэр шиддэг хүн болохоор ерөнхийдөө чиглүүлэгч энэ яг ямар учиртай тоглоом байсан бэ? Энэ тоглоомыг тоглохдоо хүүхдүүд нь өдөр ингээд бодог дээр юм малаа хариулж явахдаа өмнөөрөө манах цүү аян шүү гэж дамжуулдаг. Яг энэ талаар бол юм хөвсгөл нутгийн тийшээ хүмүүс ихэвчлэн цүү хайж тоглодог байсан гэж судалгаанд багтдаг. За тэгээд цүү хайж тоглоомын ач холбогдол гэж ярих юм бол яг хүний мэдрэмж санхүүгийг маш өндөр хэмжээнд одоо сайжруулах гэсэн. Учир нь юу гэх юм бол тэр цүүгийн чимээ сонсоор ихэд ямар нэгэн хүн чимээ гарахгүй. Тэр цүү яг хаана хүүхд тэр сонсголоороо авч тэр цүүг олж тоглодог байсан. Тийм учраас хүүхдийн сонсгол хүний тийм дээд ер нь хүний мэдрэмж сонсголыг дээд түвшинд хүргэдэг байсан гэж байна. За цүү аялалны ая аялалны талаар гэх юм бол ая бүтцөө гэх юм бол 3 толгойд буюу 4-4 хэмжээгээр 4 айзын тагтар болсон байдаг. 3-р айз нь болохоор 1-р айзынхаа давталтаа ерөнхийдөө ижилхэн байдаг. Энэ нь болохоор мөн жигшиг нь болохоор бүрэн төгс утга бүрэн утга төгссөн шинжтэй. Тэгээ хэмнэлийн хувьд гэх юм бол цагаан модчин цугларья гэдэг 8-4-8 гэсэн тийм хэмжээгээр явдаг байна. За шагаар орно гэх юм бол 13-р зууны үеэс үүсэлтэй. Тэгээ анх нүүдэлчин урлагийн хүмүүс болохоор ингээд замдаа одоо нүүдэлж явахдаа замаараа ингээд нэг малынхаа даалын ясан дээр шагааны бодыг тавьж нисэлдэг байсан байна. Энэ нөгөө тал нь болохоор Чингис хааны үед гэх юм бол орноос орны хооронд ингэж нэг руугаа аяган дээрээ бүр даал гээд бид малын даал гэж ярьдаг. Даалан дээр тавьж нисэж үүссэн буюу 13-р зууны үүсэлтэй 13-р зуунаас үүсэлтэй тийм тоглоом байна. За энэ тоглоомын ач холбогдол гэх юм бол шагаа тоглохын тулд хүүхдийн багаар ажиллах чадвар төвчээртэй байх, апаачтай байх, зочдоо хүрэх авьяасаа нэгт чадвараар илүү тусалдаг. Шагаанаас төрсөн гэсэн өөрийн гэсэн яг дүрм журмтай. Энэ дүрм журм болохоор биеэ удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн хөдөлгөөний барих, хүчээ амнах, хуваарлах,
мөн эвдүүдтэй болохоос сонгодог байсан тийм олон даваалт байна. За уухна ерөнхийдөө яг аян хэлбэрийн талаар ярих юм бол ерөнхийдөө яг аян хэлбэрийн нотлсон бас тийм нот болоогүй өний бодгошин ном дээр өмнө уухны талаар нотлсон байгаа. Тэгээд энд нь болохоор марцаа гэж хэлсэн. Энэ дээр зүгээр яг мэдшээ бол шагдаа гэдэг буюу ягдаа гэсэн утгаар одоо яг хүн тэр шагаагаа оноход тэр хүмүүсээ одоо уухаа 2 3 төл байгаа. Нэг нь болохоор айлгах, нэг нь болохоор за одоо чиний нисэж байгаа зоолт чинь доор юм шүү, дээр юм шүү гэдгийг заадаг. Нөгөөдгөрөө болохоор арай жоохон дээвэр үнэтэй уухаа гэдэг авах юм бол энэ уухаа нь болохоор чиний зоолт чинь жоохон дээвэр явж шүү гэдгийг одоо аяа хэлбэгээр ингэж эрт дээр үе 13 дугаар зууны үеэс эхэлж ярьж хэлсэн байна. За нөгөөд нэг нь болохоор дэмбэ. Монголчууд болохоор эрт дээр үеэс эхлэн зун цагтаа дэлгэрсэн буюу яг найр наадмынхаа үеэр хамгаалсан ахлысныхаа дараа дэмбэ гэдэг харилцаа дуу аялгууд тоглоомын хоорондоо нарийн хөгжилд нь тийм битгэл зохиолоор явуулж байсан байна. За энд тоглоомын ашиг хэлсэн үг гэдэг нь олон янзын аялгуугаар аялан авахаа сонгоогоос ирсэн. Тэгээд түргэн хурдан түргэн сэтгэж 3 гарын хөдөлгөөн болон нөгөө хүнийхээ 3 гарын хөдөлгөөнийг асар хурдтай харах гэсэн тэр хүний яг 10 гарын үйлийг нэгэн зэрэг ажиллаж чадвараа тийм асар хурдтай. За дэмбэний аялгауны хувьд гэх юм бол бусад тоглоомуудын наадмаас арай хөгжингүй шинжing болохоор 16 модуудаар илүү харж болдог. Мөн дуул хурц чадвар арга барилыг нэлээд харсан ба үндсэн мөнгөөс салбар үндсэн тоонтой дааж ирүүлээд соёл ясирэ гэсэн өмнөдийг айц бүртээ багтаан хацад тоглохын тав төрийн эцсийн өгүүлбэрт төгсгөж байгааг харуулсан тийм аяа сонголттой. За тэгээд энэ миний судалгааны ажил байгаа. Энэ дээр болохоор би эрдэмтэн өргөдөлгөөг буюу насад төргийн эрдэмтэн өргөдөлгөөс сургуулийг би 3А Б гэсэн ангиудад орсон. За энэ ангиудад орохдоо би Монгол ардын тоглоом мэдхүү гэдэг хүүхдүүдээс Монгол ардын тоглоом мэдхүү, Монгол ардын аялал тоглоом мэдхүү, гэр бүлээрээ Монгол ардын тоглоом тоглох уу, өөр Монгол ардын одоо ямар нэгэн тоглоом наадмыг мэдхүү асуултыг хариулсан. За би энд бас ингээд харахад хүүхдийн тоон ерөнхийдөө 20-35 орчим хүүхдэд одоо ихэвчлэн за хүүхдэд гар хугацаараа тоглодог гэхэд хамгийн ер нь дээд хувийг авч байгаа. За тоглоом ямар тоглоом тоглодог вэ? Ихэвчлэн гар хугацаараа тоглодог гэдэг. За тэгвэл шагаа гэж мэдхүү, шагааны талаар мэдхүү гэхэд бас ерөнхийдөө мэдхгүй гэсэн тийм хариултыг өгч чадж байгаа. Өгсөн байна. За хоёр дахь нь болохоор ярьцлаар болохоор Монгол ардын дээр аяа хэлбэр буулж ирсэн өвтгийгч нартай би уулзсан байна. За би эндээс нэг хүнийг ерөнхийдөө очлоод иржээ. 2011 оны 12 сарын 25-нд Төвөгийн сэргэлэн сумын Баян баг руу очиж Монгол улсын шагаар орны гоц мөргөн аймаг яалтчдын улсын домын чойж гэдэг хотод орсон. За тэгээд би хүмүүс болохоор Монгол ардын тоглоом наадмаа шагаар орны үүсэл дэмбэний онцлог шинжийн талаар жоохон гүнзгий ярьж өгнө гэхэд ерөнхийдөө жишээ дурж өгсөн байна. Багмаар болохоор шагаан тойрон болон гэдэг бидэд зээл тамиг гэдэг машинаар гараа явсан. Тэгээд яг багмаар дээр тойрон болох газартаа очиж тоглоход найхан саваа болгоод залуу байсан болохоор одоо хөгшин хүмүүсийнхээ уралдаараа тэр найхан ганцыг аваад цогцоод гэсэн чинь настаа хүн тэр сүхийн бодож аваад чи арай оноотойгоор чи гарын хаан хөдөлгөөн болцоо гэж байна. Яг гэх юм бол тэр хүн сүхээрээ ямар нэгэн одоо тэр гац цогцоод гарныхын тэр ясаалтдаг. Тийм айгүй энийгээр яг юу хэлэх гээд байгаа вэ? Одоо Монгол ардын тоглоом наадмууд хүртэл ингээд айгүй нарийн утга учирч чадсантай байсан байна. За эндээсээ дүгнэж хэлэх юм бол монголчууд эртнээс тоглож ирсэн тийм аялал тоглоом наадмыг одоогийн хүүхдэд хэр мэдж байгаа, тоглож байгаа талаар судлаад тэгээд тоглоомуудыг аяа хэлбэрийн онцлог түүнийг хэрхэн нотолж байсан талаар судлах зорилгыг эхлүүлж байгаа ажлыг асуусан судалгаанууд гэх мэт хүүхдүүдэд 20 орчим хувийн Монгол наадмыг мэдж байгаа нь хангалтгүй гэсэн үзэл ер нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Нөгөө талаас ардын тоглоом наадмыг тоглож ирсэн Монголын 3 өвчтөгч нараас хийсэн ярилцлага гэх юм бол хүний хүмүүжил Монгол ардын аялал тоглоом наадмыг Монгол ардын тоглоом наадмыг маш их нөлөөлсөн шүү гэж хэлсэн байна. Эцэг эхлээд энэ сэдвийг яг яагаад ингэж сонгож аваад бариад ажиллаж байгаа вэ гэх юм бол өнөөдөр бид бүхэн өвчтөгчөөс үлдэж ирсэн Атнасын юм тоглоом хатгаад өөрөөр нь бүгдийг нь уул ингэж олон улсын хэмжээнд ингээ ярих юм бол олон улсын одоо нутаг нутагтаа байгаа онцлогтой тоглоомуудыг ЮНЕСКО бүртгээд ингэж авдаг бол манай болохоор ингэж хэрэггүй юм шиг ингэж орхио явцдаг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ тоглоом наадмыг сурчлан таниулаад дээрээс нь энэ тоглоом наадмаа байдаг шүү гэдэг ажлыг эхлүүлэх